За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Dragon Ball Z сүүлийн анги ороход бэлэн боллоо. Мэдээж тэ саба дараад, мөн лайка дараад, боломжтой бол donation явуулаад тэ. За тэгээд 10 part хамт байсан та бүхэндээ зөндөө их баярлалаа. Би ч ялан хүн биш л дээ. Гэхдээ хайртай шүү. За, Мажин буу болон Сатан хоёр айл гэртэж тоглож байхад нь гай болж нохоог нь нэг муу юм буудаад дууссан да. Гэхдээ яг нэг муу юм гэжтэй тэр хүний өнцгөр харвал ууг нь тэгэл дэлхийд занал хийлсэн аимшигт мангасын өөдөөс амар том зориг гаргаж тултчил байгаа юм л да. Ямар сатан шиг зүв зүгээр явж байгаад буутаад харалцсан биш үү те. За тэр ч яах. Өнөөгч бүр сатаныг буудчихдээ юм да. Мажин буу амжиж идгээж амжсан ч заяа. Нөгөө хүнд амар уурлал тэсгээ байгаа л толгойных нь нүхнүүдээс битүү уур утаас авсаж байгаад бүр өөр нэг тийм хөгшин туранхаа буг гараад ирд юм да. Тэгснэ чи хийм би хийм ч гэж байх шиг хоорондоо би Мажин буу гээл хид хид зодтолдож байгаад эцэст нь нөгөө манай бүдүүн буу ялагдаад шоколад болоод туранхаа бууд идүүлчихдээ. За тэгсэн хувирал явагдаад бүр нэг туранхаа яравгар ууртай буу гараад ирлээ шүү. Хүч ки хүртэл өнөөх бүдүүнээс илүү хорон хүчтэй байх ба нүд ирмэх зурдал манай хэдийн байгаа бурхны өргөнд хүрээд ирнэ. Тэгснээл дэлхийг битүү толдож байгаа юм шиг тойрч доошоо харж явснаа. Надтай тулалдах хэдэн та хэд юм шивдээ гээл дэлхий бүх хүний ганц дайралтаар алчдیں۔ Арай л хэрцгий болсон байгаас нөгөө жоохон хөвчг бүдүүн буун дээрээсэн байж тэ хөөрхий. За харин манай Пикколо мэрэгэн санаа олох ба жаахан цог хожиж Готен Транкс хоёрыг нөгөө алдарт цаг хугацааны бэлтгэлийн өрөөнд оруулаад жаахан ч болтгоо хүчтэй болгох байдаг. Тэгэл бууд нэг илсэн цаг өгөөл энэ хугацаа дуусахаар чамтай үзэлцнэ гэл нөгөө хоёроо цаг хугацааны өрөөнд оруулах гэд явж итл гай болж Гокугийн ихнэр заяа чи энэ бас их тэгж байгаа их тэнэг хүүхэн. Дэлхий сүрэх гээл амар юм болж байхад Гоханы хичээлээ хийгээд загнаа сууж байдаг гар штт те. Дэлхий сүрчих юм бол тэг хичээл хийгээд их сургуульд орч чадна л гэж боддог. Эсвэл их сургуульд л орж ивэл дэлхий сүрж байсан ч хамаагүй гэж боддог юм болоо те. За мэдгүй ямар ч байсан буу дээр явж очивол чи одоо мангар зангар гэж томорж байгаад байхгүй заяа. Буу уурлал юу хүлээх бүр өндөг болгоо уйрахчул яах вэ? Чи ингээл ер нь бол үгчлээ. Даан ч ээжийнхээ үхлийг манай Готен харж байсан ба амжиж тэр хоёрыг цаг хугацааны өрөөнд оруулнаа. Тэгсэн манай Готен бүр хичээж бэлтгэлээ хийгээл ээжийнхээ өшөөг заавал аавна гээл янзтай байгаа. Буу хүлээж төвчлгүй төвөөх гээл Пикколо за ийшээ би чамаа хүргээд өгье тэнд тулалт гээл цаг хугацааны өрөөрөө дагуулад орчлоо. Манай хоёр баггүй хугацаанд бэлтгэл хийж амжсан байдаг ба шууд л нэгдэж байгаа л үзэлцлээ те. Буу Готенксийг өхөөр дөөдөж байгаа мó найр тавиад ч байгаа мó эхлээл цох мөх гээл манай Готенкс яалтчгүй нөгөө хүүхэд зам тавигдаагүй байдаг супер сайн болж байгаа л гайхалтай техник үзүүлдэгэ. Тэр нь дэлбэрдэг сүнснүүд ба тэд нар нь яг өөрсдөө адилхан тийм нэг айлгүй сүнснүүд байх шиг заяа. Ямар ч байсан тэр дайралт нь амжилт олноо. Тэгээ бууг юучгүй хэдийн хэсэг болгоод Пикколо тэр хоёр үлдэгдэл хэсгүүдийг нэг нэгээр нь устгаж байсан ч устсан хэсгүүдээс уурс авсаад эргээд буу гараад ирнэ. Үгшгүй мөнхөөс ахиус гэж байдаг бол одоо энэ л багт тий. Гэхдээ тэгэл угийн ууртайч хүү ууралсан ч гэхүү тий буу Готенксийг өстө балбаж гарнаа. Тэгс Пикколо дахин нэг ухаан сэлж хаалга дэлбэлээ ичтیں۔ Ингээд чи энд үүр торигдно. Одоо гарах гарц гэж байхгүй гэсэн Готенксийн тэр сандарч байгаа гинэ. Бууч мөн сандрах ба уурлал хүчээ хэсэгт нэр орон зай гажуудаад хаалга тэрхэн зур нэгдэхэд буугаараа яваад өгдөө. Манай хоёр гайхаа хаал үлдчихэж байгаа. Буутай гадаа тулдах хүнч байхгүй шүү дээ те. Тэгэл манай арай алдны идэл байж байгаа юм чи яах вэ? Тэгсэн Пикколо тэр хоёр хүчээ хэсгэж байгаа л хаалга нээх гээл тэрүүхэн тэндээ үзнэ. Нэгдэх битийл турамж байдгүй. Гэхдээ тэгсэн Готенкс ууг нь энэ арга онцгой үед хэрэглэж гайхшруулах байсан юм гэж хэлээ. Пикколо чи бүрэн хүчээ гаргаагүй байсан юм уу гээл ганц захуу хумсрын шанаа өгнө. За Готенкс маань хоошоо байж игээл бүрэн хүчээ гаргаад супер сайн 3 болоод тахтий. Аяа нэрэл ийм хүч олж авсан бол те энэ дотор байхдаа л бууг дуусгачихгүй өнгөрөө гэдэг. За тэгэл орон зай хаалга нэгдэл тэр хоёр амжиж гараа супер сайн 3 болсон Готенкс буутай үзэлцнэ. Бүгдээрээ тэгээ тулаанаа сайхан үзчихье. За тэгэл энэ хоёрыг хэдүүлээ үзцгээе те. Taking shots at the
front of me. I'm gonna make it to the top, leave a legacy. If I got something to say, you better let me speak. Turn it up a new degree, bitch, you ain't seen anything. I pop off with the new rock, electronic, blow the sonic roof up. I'm too honest when I take a few shots. They're too toxic, need to take the noose off. You cannot save me, 'cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You are not as tough as I'm back, you know that I never left. I got tracks and some music that you never guessed. I don't slack, don't lose, learn your lesson yet. When I get to choose what I do, I'm like a weapon. I'm not sharp as many, but got hard, I'm ready to change. Scars to envy, to win large and plenty. I like to play fast, never change back. Calling out, I'll pay back, 'cause I'm great at that. Oh, you cannot save me, 'cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You were not as tough though. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad. Бараг ялж явахт нь хүчин дуусчвал яах вэ? Харин Дээд Кай хааны гариг дээр Гокуд ирэхэд үзэж сандраал. Гохоны хүчийг сэргээж дуусгах болоогүй юу гэсэн хөгшин Кай хаан айл 10 минутын өмнө дууссан штэ гэхээв нэг хэнэггүй хэлж байдаг шүү. Аавтайгаа дахин уулзахгүйгээ мэдээл ганц сайн дотн тэрж аваад Гохо маань дэлхий дээр ирлээ. Бяд бүгдийн аврал билээ Гохаан чи. Үнэхээр л айхтар хүчтэй болсон ба бүгд зүгээр л хөнхөн дийлж байдаг шүү. Тас гэж нэг зөхөөл, түс гэж нэг илэгдээл, бүр юм ярих ч сөхөөгүй нүүрэн дундуур нь буулгаж л байдаг. За харин энэ бүү үнэхээр зөвүүн заяа. Ялагдхаа мэдээд өөрийгөө дэлбэлээд алга болчихноо. Манай хэд ч үхээгүй нь гарцаагүй гэж хэсэг хайх боловч буу гинт өөрөө гараад ирнэ. Тэгснэ би чамтай биш эхлээд наад хоёртой ч үзье. Одоо цаг чинь болсон бидтэй. Алив нэгдээ итгэх гээл. Нөгөө их хүчээ гаргаад ир гэсэн чинь өнөө хоёр маань Гохоныг байж вэ? Бид хоёр түнд үзүүлж амжаагүй хүчээ үзүүлээд хийгээл өнгөрнөө. Харин энэ үед буу өөрийн биеийн хэсгээ нууцаар газарт унагааж байх ба Котенгс гарч ирээл шууд супер сайн 3 болоод гсэн чи ардаас нь гинт нөгөө буугийн тасарсан хэсгэнд бүчиж авнаа. Мөн ард байсан Пиккологч мөн барьж аваад өөртөө шингээж хөл яах вэ? OMG гэж байгаа шүү дээ. Гохонч тэр Котенгс ч тэр тоглоод байлгууд ганц дайралтаар ялчиж болох юм дээр тэг яг мань хэддээ л үзэх юмтай байг гэдэл байгаа юм болоод тий. За тэгсэн Котенгсийн хувцсыг өмссөн бүү итгэмээргүй хүчтэй болсон байх ба уураг тарих болж гай болоод байгаа намиг хүний ухааныг бас надад хэрэгтэй л гэж үзсэн гэдэг шүү. Аваа сэргэлэн дурак тий. Ийхүү Гохо нүдүүлэл баларж байх үед нөгөө тэнгэрт үзэж буй манай хэд хөгшин Кай хаан дэлхийг аврах ганц арга нь гээд өөрийн амиа Гокуд өгж өөрийн толгой дээр цагирагтаа үлдэх ба Гоку маань эргээд амиллаа. Тэгээд тэрэнд Кайошинуудын зүүдэг эмгэ өгөх ба хоёр хүн нэг нэгээр нь зүүвэл тэд нэгдэж итгэмээргүй хүчтэй болдгоо л гэдэг. Тэгсэн нөгөө залуу Кайошин туслах хоёр нэг эмгэ аваад нэгдчихдэг юм да. Үүхүү итгэмээргүй хүчээ нэмчихлээ гэж бөөм баяр. Гоку харин хэдийн хэрэг хугацаанд нэгдэх вэ гэж хөгшин Кайошин тэгсэн чинь нэг л нэгдсэн бол буцаж хоёр хүн болох аргагүй гэж юу. Манай хэд шок. Нөгөө нэгдсэн залуу Кайошин бүр шок. Тэг хөгшин Кайошин хэлж байгаа зөв. Өмнө залуу байхдаа нэг эмгэн шулам эмгийг булааж аваад аргагүй тэд нэгдээд ийм төрхтэй болсон л гэдэг. За эргэж амилсан Гоку дэлхий дээр агшин зуурын шилжилт хийж ирэх ба өөрөө нэг эмгээ зүүж Гохо нөгөө эмгээ өгөх боловч салгалсан хүүр гэж нэрэ
барьж авч чадлагүй унгаачихдیں۔ Гоханыг эмгээ хайж байх зур Гоку маань Супер Сaiyan 3 болж байгаа л түүнтэй үзлээ. Тэгсэн харин Буугийн хүчин сулраал Пиккологийн нөмрөхтэй болоодохтیں۔ Яав гэсэн чинь нөгөө Готенксийн нэгдлийн хугацаанд дууссан болохоор өнөөхий хүчин байхгүй л болчихж байгаа. Харин ашгүй Гохан өрөөсөө эмгээ олж авах ба Гоку ууч тайвширч чи бүр дууслаа гээл тэгсэн бүү дахиад өөрөөсөө бие тасалж үлдээгээд Гоханыг бариад авчнаа. Тэгээ яах вэ гэж үү? Бидээж хүчээ нэмэ. Гоку Гоханых шиг тийм хувцастай болсон ба бас л итгэмээргүй хүчтэй болжээ. Харин яг энэ үед ашгүй нөгөө жижигхэн эмгэг Вижитаг 24 цаг дэлхий дээр байх боломжтой болгоод аваад ирдэг ба Гокуч бөөм баяр нөгөө эмгээ өгөөл хойлоо нэгдээ гэсэн чи Вижита те саянчуудын ханхуу өөрийн ганц өрсөлдөгч Гокутай юугээл нэг хүн болж буулмаг хуваалцах вэ те мэдээ зөвшөөрөхгүй нөө бүр Супер Сaiyan болж зөрүүдлээ тулалдлаа. Нилээ хэд нүдүүлсний дараа Вижита маань саяныг ойлгож эмгийг авч зүүснээр вау Вижирот гэх гайхалтай хүн нэгдлээс бий болноо. Вижирот нь Вижита болон Гокугийн нэрийг нийлүүлснээр үүсэж байгаа шүү. За яг л Готенкс шиг Готен болон Транкс шиг шүү. За нэг гоё тулаана хэдүүлээ дахиад нэг үзчихгүй ээ. Taking shots at the enemy. I'm gonna make it to the top, leave a legacy. If I got something to say, you better let me speak. Turn it up a new degree, bitch, you ain't seen anything. I pop off with the new rock, electronic, blow the sonic roof up. I'm too honest when I take a few shots. They're too toxic, need to take the noose off. You cannot save me, 'cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You are not as tough as Нилийн илүүрхэж байсан ч тэгээд те саянчуудын цусанд нь л байдаг юм шиг байгаа. Тэ нөгөө л нэг Готенкс шиг тоглож наадаал гинтээд байхгүй шоколад бол хувирчвал яах вэ? Бууч бөөм баяр манай тэнгэрээс харж байгаа хоёрч бөөнүүр үзэж буу бич бөөнүүр за. Үгүй тэгсэн шоколад өмөрл болсон Вижирот маань бүр зохиод авдیں۔ Бүр хит дэлслээд идүүлэхгүй жих тэмцнэ. Гэвч баригдахгүй байсан болохоор буу эргээд хүн болгоо хувирчихдаг. Тэгсэн Вижирот бүгд хид нүдэж байснаа за бүр уйдчихлаа. Одоо л дуусах цаг нь болжээ гээл. Дахиад аархаж байхад нь нэг аргандаа тэ хідэн чудаа ороод байгаа. Бас л өмнөх хидтэйгээ адилхан бийг нэг хэсэг тасдаж үлдээсэн ба Вижиротыг барьж аваад өөртөө шингэчихдэг. Жи. Бөө өөр ямар ч өрсөлдөгчгүй болсон бөөм баяр юун өөр хүрх ёстой л хаз жаргалтай хүн баал. Сүйтгэгээл бүр нэг дураараа хисэж байх ба. Гинт гидсэн өвднөө. Яасан гэсэн чинь түүнийг эзэнд орсон манай хоёр нэгдэл нь хит заваан байснаас болсон уу те эсвэл хит жижигэрснээс болсон уу бүү мэд нэгдэл нь буцаад эргээд Гоку Вижита нар болоод салгацсан байдгийн. Тэгэл тэр хоёр гарч хайж аваад гидснийх нь тууцсан хорхоо ч юм уу те нэг тийм амтай тололдаал. Тэгснэ Вижита бүр арын хаалга нээгдэж байна гэж юу. Бүр нэг disgusting те. Та нар арын хаалгыг мэдж байгаа үсттэй те. Бүүнийг сайхан хүндрээд авсан байдгаа. That's backdoor гэж байгаа шүү дээ. Манай хоёр гарчилгүй тэгэл дотор нь хисэн хинүүчилж байгаад нөгөө залгиулсан хэдийг хөөхөө өлгөдөө байхад нь олж авнаа. Тэгэл таслаад авахт нь бүү бас нөгөө хүчин арилал анх байсан өндөр гонцгой буу төрхөндөө орох ба тэр дотор нөгөө бүдүүн мажин буу бас өлгөдөө байж байх нь тэрээ. Тэгсэн бүү өөрийн дотор тэр хоёрыг байгааг олж мэдээл өөрөө бас жижигхэн болж байгаа л биеийн дотор үргэлжлүүлэн тэр хоёртой тулалдлаа. Тэгсэн андуурж галалсан кийн нөгөө бүдүүн бүүг хонох гэж байхад нь бүү урж хамгаалаад байдгийн. Түүнийг ажигласан Вижита бүдүүн бүүг таслаад авсан чинь бүр нөгөө буучин галзуураад бөөн орилон чарлаа. Манай хоёр ч нөгөө эдийг аваад симхийг ашиглан гадагшаа гарах зам хайх ба нөгөө уурлахаараа уур савсдаг нүхээр нь гарч амжнаа.
Харин буу муухай чарлаа нэг л юм болох гээл байдаг шүү. Тэгснээ л нэг жижигхэн бүр нэг муухай ярваас юм болчихдог. За ёстой л нөгөө сүрлийн бурхан болсон байдаг шүү. Энэ нь нөгөө анх BBD-гийн бүтээсэн хорон мангас мажин буу юмсан жээ. Тэгээд нөгөө тэр үед Кайшинууд тулдаж байгаад алуулсан гэдээсэн да. Тэгэл тэр хүмүүсийг нөө өөртөө шингээгээд ааш зам зөөлрөөд бүдүүн буу болсон юм бэ нэлээ. Харин одоо энэ бол ёстой л нөгөө сүйтгэж алж талхаас өөрөө мэддэггүй мангас л гэж байгаа шүү. Гэхдээ тэгсэн буу зүгээр л ихний дайралтаараа бүр үгийн зүрүүг дэлхийг сүрүүлчихвэл яах вэ? Гоку амжид Вижита болон ойрхон байсан сатаныг аварж Кайшины гарыг чилжин ирсэн байдаг. Ба өнөөх мангас бууч бүр өөрөө дэлбэрэлтэнд өртсөн ч эргээ босоод ирэхэд батаараа шүү дээ тий. Тэгснээ хормын зур чилжээл нөгөө ертөнцид очиж нөгөө өгсөн хүмүүсийг бас төвөөгээд унлаа. Гоку Вижита хоёрч хүчээ ихсгэж бууг өөрсдөө дуудаж чадах ба нөгөө хэдээ өөр гариг руу шилжгээл тэр хоёр дааж авахар боллоо доо. Нэрээ харахгүй саянчууд цуснд нь байдаг юм шиг байна тий. Юу нэгдэж нийлж нэг хүн болж дийлэх бүр хоорондоо хайч чулуу даавуугаар тоглоод Гоку нь ялаа заяо ганцаараа үзнэ гэд бүгдээ нэг эсрэг нэг ивэл яах вэ? Үдцээ тий одоо яах юм? Taking shots at the enemy. I'm gonna make it to the top, leave a legacy. If I got something to say, you better let me speak. Turn it up a new degree, bitch, you ain't seen anything. I pop off with the new rock, electronic, blow the sonic roof up. I'm too honest when I take a few shots. They're too toxic, need to take the noose off. You cannot save me, 'cause I don't need saving. Бүр болохгүй Супер Сaiyan 3 гээл. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You are not as tough as Аргагүй ихэн тэгэл барлгүй унах ба халааг нь тэгэл Вижита аваад гарлаа. All here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. you are not as tough. Бас л Вижита юм болохгүй. Тэгээд энэ бүхнийг харж төвчгээ байсан сатан буугийн эсрэг хэдэн үг хэлээд яг алуулгүй гэсэн буу гинт тарих толгой нь өвдөөл түүнийг танилаа да гэсэн чинь дотроос нөгөө бүдүүн бүг нулимаа гарах юм да. Ингээл тэр нь дурсамж нь бүр байхгүй болж байгаамаа. Тэгэл яг сатаныг аллаа гэсэн бүдүүн бүг гинт ухаан ороод сатаныг өмөр жижиг буутай тулалдлаа. Манай хоёр ч нэлээд туйлдсан байдаг ба Вижита мэрэгэн санаа олсон байдаг. Тэр нь намайг гаригийн луут бөмбөлгийг ашиглаж сүрсэн дэлхийг эргээд хэвэнд нь оруулах. Мөн буугаас болж өгсөн бүх хүнийг эргэн амьлуулах байдаг. Ингэснээр Вижита ч мөн эргэн амьлдаг. Гэхдээ энэ түүний зорилго биш бөгөөд Гоку энергийн бөмбөлөг хийхэд дэлхийн бүх хүн хэрэгтэй л гэж үзсэн байдаг. Ухааны ундраг байгааз манай. Ухааны ундраг байгааз Гоку шууд ойлгон тэнгэрт энерги цуглуулж эхлэх ба дэлхийч гэлтгүй бүр орчлын ертөнцөөс энерги цуглуулж эхэлдэг. Энэ хооронд бүдүүн буу түүнтэй тулалдаж цаг хожсоор л байгаа шүү дээ. Гэхдээ л тэр яг ялагдхан л цаг хугацааны л асуудал болсон байдаг. Харин дэлхийн хүмүүс Гокуг мэдэхгүй болохоор хэлснээр нь хийж хүчээ өгөхгүй л байдаг. Тэгсэн л Вижита Гоку цаг хожиж өгөөл түүнтэй дахин тулалднаа. Харин энэ үед нэр яах гэж аварсан юм бол гэж бодсон. Сатан маань хэрэгэн гарч тэр дэлхийн хүмүүс туслахыг уриалах ба хүн бүрл түүнийг таньдаг болохоор тэгэл хэлснээр нь хийж бүх хүн Гокуд хүчээ зээлдүүлнэ. Асар их хүч цуглуулсан Гоку жижиг бууруу дайрах ба даанч буу түүний хүчийг эсэргүүцсэн бүр зөрүүлж дайрах дээрээ тулж байдаг шүү. Харин энэ үед ухаан сэлэн нөгөө ганц үлдсэн лууд бөмбөлгийн хүслээр Гокугийн хүчийг дахин сэргээж өгөхийг хүсдэг ба бүрэн хүчийг сэргээсэн Гоку Супер Сaiyan болж байгаад л ганц дайралтаа бууг юу ч үгүй дийлж чаднаа. Харин амьд үлдсэн бүдүүн бууг Вижита алах гэтэл сатан өөрийн биеэр хамгаалж түүнийг өөрөө асраа хамгаалж хариуцж явахаа амлаж нэг юм амьд үлдээдгээ.
За ийхүү дэлхий маань дахин лууд бөмбөлгийн ачаар иргэн инх тунх амар сайхан цаг нэрдэгэ. Хамгийн аз жаргалтай нь үхэж үргэлжсэн хүн байхгүй буюу бүр Гоку маань ч эргээд амилсан. Хоёр хүүхэдтэйгээ халуун усанд орсон шигэ мөн ч сайхан аз жаргалтай төгсгөл байгаа биз. Ийхүү амар тайван амьдрал үргэлжилсээр нэг л мэтгэд 10 жил өнгөрнөө. Транкс Готэм мундаг том залуус болсон ба Гохо маань сатааны охинтой сууж бүр нэг охинтой болсон байдаг шүү. Гоку маань харин өвөө болсон ч яг л хүүхдээрээ. Тэд энэ өдөр цуглан уулзцааж нөгөө алдар тулааны тэмцээнд оролцохоор л болсон байдаг. Вижита бол ойлгомжтой шүү дээ. Ганц зорилготой зөвхөн Гокутой тулдах бол Гокугийн зорилго нь шал өөр байдаг. Юу вэ гэвээс бууг дийлэх үед эрлэг номон хаанаас гуйсан юм бэ нэлээ л дээ. Түүний сүнсийг сайн хүн болгоод дэлхийд дахин төрүүлж өгөхийг гуйсан байдаг. Тийм ээ, энэ харагдаж буй хүүхэд бол түүний хойд дур буюу Үүб гэдэг нэртэй жаал. Гоку албаар түүнтэй оноолтоо тааруулна, тулдаж албаар өдөж байгаал түүнийг уурлуул жинхэнэ хүчийг нь ил гаргах ба түүнийг хүүгийн хойд дур гэдгийг баттгаал тэгэл бэлтгэл хийлгэж улам мундаг хүн болгоно гэд тэмцээн дундуур гэр бүлийнхэндээ ч баяртай гэхгүйгээр түүнийг аваад нисэн одож энэхүү гайхалтай Dragon Ball Z гэх аниме маань бүр мөсөн дуусаж байгаа билээ. Ийхүү бүх цаг үеийн дэлхийг байлдан дагуулсан алдартай анимыг 291 ангитай цуг байж үзсэн та бүхэндээ зөндөө их баярлалаа тий. Үнэхээр л гоё шүү тий. Миний үеийнхэн бүгд л Гокуг үзэж өссөн дөө. Тэгээд үдсэн та бүхний дурсамж сэргэж эргээд жаахан байх үе эргэн дурсан л гэж найдаж байна. Өнөөрэ нэг гоё статистик мэдээ хэлэх заяа. Монгол улсад 2019 онд Гоку нэртэй хүүхэд бүртгэгдсэн байжээ. Бүр Монгол улсад штэ тий. Цор ганц Гоку гэх нэртэй хүүхэд байдаг гэхлээр л ямар агуу бүтээлээ тий. Дашрамт хэлэхэд би ч хүүхдээ бас Гоку гэж нэр өгөх гэж санаа гаргаж байсан ч манай эхнэр ганц л муухай харсан да. За тэрч яах вэ тий. За энэ хүртэл тэгээ надтай цуг байсан та бүхэндээ баярлалаа. Дараа нь яах вэ гэж юу? Харин яах вэ? Тэгээ та бүхний дэмжлэгээс л харж байгаа шийдэндээ subscribe болон лайкаал дараад өгчих нэрээ яриад л байна дөө. Бас л боломжоор donation хийгээд өгвөл бүрч урам ороод л гоё л байна да тий. Одоогийн байдлаар нэрээ дансанд маань 25,000 төгрөг цугларсан ба гоё миг авахаар л хадгалаа л байгаа. Тэгэд нөө өөрөөсөө илүүчилж надаа хандив өгсөн та хэдтэй зөндөөх баярлалаа. Эндээс заяа нэг хүний утга ёстой л гоё заяа. Би бүр хараад татаж унсан. Тэр нь мигтэй болно л алраа гэж юу ёо. Аяа тий. Тэгтэл баярлсан шүү бороо. Мигтэй болноо болон заяа. За тэгээд өөр ямар аниме руу хөл дүрцгэмээр байна те сэтгэл хэсэгт бичээрэй. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ингээ Dragon Ball Z аниме маань бүрэн дууслаа. Баяр таа.